За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Нээл таараагийн энэ удаагийн хөзөр дэлгэд эхлэх бэлэн боллоо. За юу яасан? Одоо энэ удаагийн сэдв бол таны 4 сартай хүүхний ерөнхий байдал нь яах юм? Хувийн харилцаа нь яах юм? Мөнгө санхүүний яах юм гэдэг нэгсэнд ерөнхий байдлыг 4 сард ямар байх талаар гол юу гэх болох нь тэгээд санхүүсэн нэмэр болон энергийн зөвлөгөөг үүсгэх боллоо. За юу яасан? Хавар болж гин ялчгүй бас гоё биш үү? Амар сайхан гоё хуцлал, нэмгэн хуцлаа гэсэн нэг л удахгүй цасарч байгаа шиг байна. Тэгэхээр та бүхэн ханаа томуунда заан хуцлаарай, халуун юм сайваарай. Хэдүүлээ бол бас 100 болохараа болоог байгаа шүү. За тэгээд бас хямарсан хүмүүс байвал ер нь холбогдоор явж зөвлөмөр байна. За тэр ч яг 3 хөзөр байна. Энэ юу юм шүү? Зөвхөн энэ хууд энэ 3 байгаа штэ. Ясаа аль нь нүдэнд тусчин тэрийг сонгороо заяа. За 3 2 1 сонгосон гэж бол найдаж байна. Эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань ингээ харвал за 4 буюу хаан хөзөр байна. За энэ бол таны таараа хөзрийн 4 сарын ерөнхий төлөв. За хаан хөзөр харна гэж чинь бол юм байгаа юм. Хаан маань хардаа хөгшин гэсэн нэ хэдий амар бас юутай хоёуг дуулахтайгаа. За тэгээд энэ нар бол бас ард түмэнтэйгээ тэг гоё байна штэ. За нэг ёсондоо энэ сар ерөнхийдөө та нэг хүн амьтанд найдалгүйгээр өөртөө найдаж юм хийж яг өөрөө хамт толгойн болж өөрөө шийдэж бас зүгээр нь шийдгүүр өөрөө бас ямарваа нэг юмд хямрахгүйгээр аль болох тийм хүчтэй өвт итгэлтэй байвал айгүй сайн байна. Тэгэхгүй бол энэ хөзрийг сонгосон хүн та ингэж байна. Амьдрал сайхан болцохоор сайхан болж гоё үйл явдал болно шүү дээ. Тэгэхээр амар сайхан баярлаад за нэг жижиг сажиг нэг юм бас фактлангууд тэрэндээ амар хямраад нэг юм сэтгэл санаа аюу тогтворгүй байна. За тэгвэл сэтгэл санаа таны тогтворгүй байна гэдэг чинь нэгсэндээ нөгөө мөнгө санхүү юу гэдэг те тэр нь бас хийж байгаа зүйл чинь тийм тогтворгүй байдалд ороод байна. Тэгэхээр та хамгийн барлаа нэг тийм амар хувь тавилан гэхээсээ илүү танд сорилтын юмнууд зөндөө байгаад байгаа юм. Энэ нэгсэн яг өөрөө амьдралаа аятайхан авч яв. Хиний өмнөөс яах гэж хиндээ эрхлээ яваад байгаа юм. Бас хинийхээ төлөө яваад байгаа юм тий. Тэгээ заавал нэг юм хүнээр хамаг юм шийдвэрлэхэд байгаа юм. Нэгсэн яг л тийм сорил өгч байна. Өөрөө ингээл нэг гоё төлөв гарлаа гэж бодоход тэгэл гинт нэг хүн орж ирэл наач нь болохгүй орон ингэ тэг гэвэл бараг л өөрийнхөө хамгаалахын өөрийнхөө үзэл бодлыг хамгаалахын оронд тийм ч юм уу гэж бодохгүй. Гэтэл чинь хүнд бие эсрүүс гэдэг шиг сэтгэл зүйн эсрүүс гэж байх хэрэгтэй. Тэр талаар та яагаад өөрийгөө хамгаалахгүй байна бодож үзэр. Тэгэхээр тэр энэ сард нэгсэн бай тэр тал дээр хамгааш тэр тал дээр өөрийгөө бас хайлж хичээж явбал мэдхгүй чадахгүй гэх зүйлрүү бөгөөд юу бол бүтэж болно зөрөөд юу бас бүтэхгүй пааглах магадaltaй учраас бодж үзрэй гэж нэг тавьж байгаа юм. Нөгөө талаас энэ сар таны хувьд аль болох таны жоохон тийм тогтворгүй байлгах гэж бас сонирн байдал оруулах гэж суурандаа муу биш заа юу дайжгүй. Гэхдээ нэг юм төвхтэй хүндүр төрөсөд оруулах гэж үзэн шүү. Тэгэхээр тийм нөхцөл та бас яавал дээр нь юу хийвэл дээр нь те ер нь яг юу болохыг гэдгийг бас аюу тийм эрүүл ухаанаар тайван ухаанаар бодохгүй бол дагаж хямраад байвал нэр шүү тоолон бодохгүй зүрхний өвчнөөр богино наслаг гэдэг юм болно шүү заяа. За ерөнхий нэгт ингэдэг юм байж. За тэгмүүд санхүү ажил төрөл нь яах нь. За зоосны боол буюу зоосны элч. Давгүй шүү. Харьцангуй их тийм хийх юмтай хөдөлгөөнтэй бас зөрөө та нэг юм амар бардам суугаад байхгүй гэхдээ нэг юм пакталчихгүй нэг тийм айтайхан тийм тогтвортой санхүү хөвчтэй тогтвортой сайхан сар байх юм байна гэж бол гарч иж байгаа юм. Зоос бол би хэлдэг шүү дээ. Та өдрийн хамгийн тайван их мэдээ нэг. Энэ сар ерөнхий санхүү бол тогтвортой сайхан байна. Нэгт нөгөө талаас залуу хүн учраас шин зүйлийг хийж үзэх, шин зүйлийг туршиж үзэх те бас ингэүүлээд тэгүүлээд ингэ явхад бол нэн тохиромжтой үе шүү. Угаасаа та барыг твчж явах байх. Ялангуяа ойрын үед сарын ихэр хэм үү 10 хүртэл бол
Та одоо сарын эхний 7 хоногт аягүй сайхан ажил төрлөө төлөвчөөд тэгээ сарын 10 юм уу дундаас өмнө хүртэл аягүй сайн хичээгээд боломжуудыг хайж үзээд ингээд явбал сарын дундуур эсвэл сарын сүүлээр аягүй сайхан юмыг болгож бүтээгээд аягүй сайхан юмтайгаа явахаараад аягүй сайхан тийм боломжид орж ирээд санхүүгийн түвшин левел их эсвэл ямарваа нэг тийм ажил төрөл орж чадахгүй байсан юм чинь те айтайхан болох тийм бүрэн ягуур гоё зүйл бол бас байна гэж их талаас хэлж байгаа юм. За 3-дугаарт зоосны боолны нэг утга нь бол хүн юу гэдгийг хардаа. Дураагч нь одоо зураг дээр байгаа дураг бол юу байгааз өгсөн баатрын хоёуд тулгыг тайлж яваад өөртөө өмсөх гэдэг шүү дээ. Сайхан гарна гэсэндээ ямарваа нэг тийм хит мэдрэмж зан үйл сүнсмэсээс ерөөс айж байгаа юм бол зүгээр л үнэгүй одоо хоёуд тулг байна те хэрэгэлчи яадын гэсэн маягтай. Яг тэрнтэй адилхан энэ сар та яг гоё тийм үр дүн дээр чиглүүлж үр дүн дээр одоо төвлөрч явж байж юу яа шүү одоо дайчгүй болно. Тэгэхгүй бол гэхдээ энэ утгатай шүү. Нэгснэ танд өөрчлөл орж иж байгаа харцахгүй юм ч гэсэн дөө. Тэр та ямарваа нэг тийм заан үйлчд юм өсгөө бол болохгүйгүй би авах мохгүй гэвэл тэр бол эцсийн үрэнд тань танил хах. Бурхан тань өгсөн та авсан заа юу. Тийм учраас ямарваа нэг боломжууд гарч ирсэн тохиолдолд шууд ашиглан шууд гэж авах шиг заа юу. За 3-дугаарт хувийн харилцаа. За аягны одоо за хэвээ энэ харин аягны тос боол байна да. За юу яасан? Амш 4 аяг бадарч нуучлаарай. Хувийн харилцаа тал дээр яг үгүй ярихад нэг юм заримдаа нэг юм амар их хүнээр дутдаг штэ. Зөөрөө заримдаа амар их амьдрал чинь дажуудаж хүмүүс орж ирээд хайр дурлж гэдэг юм уу гойтойх юм орж ирэхэд та зөрөөд нэг юм амьдралаа сайн сайхан мэдсгүй байдаг штэ. Жохон тип юм руу орох гэдэг. Нэгсэндээ энэ сар танд зөндөө хувийн харилцаанд дажуулууд болгож гисэн зөрөө та амьдралаас авах тийм ард жаргалтай гоё байдал одоо орж ирэх яг тэрийг мэдрэх нь айгүй бага байх гэдэг шүү. 4 аяг бол жоохон нэг тийм сэтгэл зүйн травматай тэрэндээс удаа явахаар хүн нэг тийм амьдралын ажиргалаалдах бас яахаа мэдгээ байх гоё байхыг хичээгээд байгаа юм шиг нэг л тийм утга учирыг хайх тэр төлөө бол хөзрөхгүй юу. Тийм учраас нэг талаасаа бол хувийн харилцаа тал дээр энэ жил энэ сар жоохон тийм эмо байх буюу тийм сэтгэл готролтой байх магадлал байгаа гэвэл байгаа. Нөгөө талаас өөрийгөө та бас шийтгэж явах магадлал байгаа шүү. Ер нь яг амьдрал дээр та яг бодод үзээрэй. Би ад жаргалтай байх амьдрах хэрэгтэй хүн мөн үгүй юу? Би шууд тийм гэж хэлээ. Яагаад гэвэл би тийм учраас амьдрал яаж багтсан гэсэн хүн дажгүй тийм. Харин таашсан бас тийм байх хэрэгтэй юу? Тийм учраас энэ ерөнхий төвшөндөө бол жоохон эморох бас ганцаараа байхыг хүсэх ч юм уу те эсвэл одоо зарим хүнээс шарах аваа тэрэндээ харамсах гэсэн одоо юу гэдгийг энэ бол 4 аяг 10-аас 4 нэгсэндээ 6 аяг нь хоосон байсан ч гэсэн 4 аяг нь бас 4 байх магадлал одоо байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр үеүүдээр өөрөөхөө бас сайхан жаргаж бас сайхан өөрийгөө сайхан шагнаж те амьдралын сайн сайхны төлөө гоё бай гэд явах хэрэгтэй байна заа юу. Тэгээ эцсийн үр дүндээ чинь 4 аяг гэх чинь юм баггүй юу. Гонхирлын хөзөр боловч эдэн цаашаа 5 аяг, 6 аяг, 7 аяг гэсэн л 9 аяг буюу хүсвэл рүү орно. Магадгүй энэ сар яг нэг хүрэхэд хувийн харилцаа амьдрал тал дээр бас тийм бүтэлтэй байхгүй ч болно. Гэхдээ энэ нэгсэндээ дараагийн амьдралын дараагийн сарууд болох одоо дажгүй сайн сайхан зүйлсийн эхлэл учраас бас хит амар тийм энэ сарыг өөрийгөө бас одоо битгий зовоогоорой ажралтай сайн сайхан байдлыг өөрсдөө сайхан мэдрийг хичээгээрэй. Бас бусдад татах хэрэггүй. Энэ бол таны зам. Зам болгон тийм одоо зам байнга тийм бас тэгшин мэлж байхгүй. Заримдаа гүниттэй, заримдаа уйдхтай тийм уйдах юм бол болж таарна. Гэхдээ тэглээд бүх юм бас сайн сурвас ирэх юм байгаа шүү шил гарч байгаа юм аа. За харин одоо юу вэ? Танд энэ сар те одоо тухайн ерөнхий байдлын үед чинь боломж их байна уу эсвэл аюул их байна уу? Тэр талаар хэвлээд харцгаая. За 2 сава. За бас эний чинь одоо тийм шууд айхтар боломжтой одоо бас ад завшаан гэх нь хайшээ. Ерөнхий байдлаараа бол юу байгаа юм? Энэ бол төлөвлөлтийн өдөр.
дахиад хэлж ийнэ характер тийм хувь тавилангийн юм бол алга яхаа өгж байгаа тийм сорил мөрөлтэй тийм зүйлс бол байгаа. Тэгвэл энэ ингэж байгаа юм. Ер нь хийх гэж байгаа зүйлсээ өөрөө сайхан мэдэж, өөрөө сайхан төлөвлөж, өөрөө сайхан байгаарай. Тэгэхээр одоо өөрөө ямарваа юм хийх чавал тэргээ сайхан төлөвл олон талаас нь хаа. Тэгээд хамгийн гол зүйл байгаа шүү өөр чинь шийд. Тэгэхгүй бол энэ хөдрийг сонгосон хүнтэй ямарваа зүйлээ шийдэж чадахгүй байна. Бид нэр одоо юу биш. Арабын нэгдсэн шаах одоо Арабын лагдаг шаах гэм байж биш. Бид нэр эрхчүүд хизээж хоёр эрхтэй хуулиар одоо хоёр эрхт ихнэ авч чадахгүй. Заавал нэг дээр л тогтно. Тэгэхээр хоёр хүүхэн гарч ирсэн ч гэсэн нэгийг сонгох зур арга байхгүй. Тэрнтэй адилхан та нар ч гэсэн бас хүүхнүүд ялангуяа хүүхнүүд шүү. Ямарваа нэг хүн байгаа ч хүн ч юм уу эсвэл сонголт ч юм ямарваа нэг байл гэхэд аль хэлийн сонгоно гэх тийм үгүйс аль хэлийн сонгох гэсэн байхгүй. Нэгийг сонгоно. Тэрээ сонгосон бол сонгосон чигээрээ л байв. Нэг тиймгээ нэг үгүйгээ яваад байгаа чинь яг үүндээ энэ сар чинь гой орж ирэх ёстой байсан аз жаргалууд орж ирэх ёстой байсан те эр зөрөгтэй үйлдэлүүд чинь таг болчиход байна. Тэгэхээр зүгээр шийдэж явчих заяа. Нэг тийм амар ингээл одоо яаны би ингээ үгүйгээр хэлцээ одоо намайг яадаг болоо ч юм уу эсвэл харааж байгаа бол ерөөж өгдөг биш тийм бодох юм байхгүй. Зүгээр л нэгт шийд. Хоёрдугаарт юу яа. Тэгээд тэрэндээ ихтгэлтэй байгаа тэгээд төлөвлөгөө гаргах заяа. Тэгэхгүй бол дундуур нэг юм бурхан юу хайж өгөн тэрэнд нь сайхан баярлалаа гэсэн юм бол яг үнд энэ л одоо энэ сар бол танд байж боломгүй. Харин бүр одоо би ингэж хийж ин бурхан одоо юу явуулна хамаг би ингэнийгээл явах хэрэгтэй байгаа юм. Ялангуяа түрүүчийн хэлсэн хувийн харьцаанд ч гэсэн адилхан шүү. Жижигсэж гунитай үйл болох ч гэсэн бүтэн саржангаа аймар гэсэн үг биш шүү. Бүтэн саржангаа одоо тийм чойжогийн таг аймар дуунуудыг сонсох үг биш шүү заяа. Анхааруулъя. Хоёр дахь нь judgment. За энэ харин нэстэ юу байгаа шүү? Хувь тавилангийн үзэр. Яа нэст байхасаа хувь тавилан байх хэрэгтэй хувь тавилан гэдэг. За гэхдээ ийм юм нэг юм да. Энэ бол одоо хувь тавилан өөрс чинь юу гэж вэ? Зарим хувь тавилан бол хоёр энэ зэрэг бодохгүй юу? Нэг нь бол үнэхээр болох ёстой хувь тавилан. За ихсаа нөө шолоондоос хийсэн шүү дээ. Нөгөөх болохоор эснээр бэрцсэн. Юу гэсэн үг гэхээр танд өөр чинь боломж өгнө. Тэгээ боломж ашиглаж бол ашиглахгүй. Яг тэрэн шиг заримдаа сонин санагдсан. Заримдаа дажгүй юм шиг тийм боломжууд өөрч орж ирэх болно. Тэгэхээр тэр боломжуудаас өөрөө яах вэ хүтэй? Яавал дажгүй юу? Энийг хийх үстэй гэдэг юм. Эв тийм хурдан шийдээд хурдан дайрч ормоор байна. Тэгэхгүй тийм үсрэг сонгосон хүнтэй ямар нэгэн шийдвэр гаргах процессор аюу удаан бас тийм жоохон үхэнц байгаад байна. Ийм зүйл байж болохгүй. Харин бүр тэрцмаа яах вэ хүтэй? Би энийг хийж байгаа бол би энийг одоо яах вэ хүү болохгүй гэхүү. За нэг ийм юм байгаа юм гэс амжуулъя. За яах вэ? Ядрах бол яах вэ гэдэг. Тийм маягтай дайрч байж таны амьдрал аюу тийм дайжгүй сайхан болж бүтэх юм руугаа орох гээд байна. Тэгэхгүй бол та өөртөө орж байгаа боломжуудыг ингээд хувь тавилангаас орж байгаа одоо юунуудыг ингээ хаяад идэм байх. За нэгт. Нөгөө талаас бурхан багш танд яг үүндээ бас яг өөр чин тохирсон боломж өөр чин тохирсон бас үүлийн үрийн лайл ажигтж юм уу сайн үрэлүүрийн буян зэгч өгж байгаа. Тэрэн дээр та өөрөө хэнэггүй зан гаргаад байна. Хүн өгсөн бол авах ёстой, авъя гэж бол одоо авъя гуйж аваад өгөх ёстой гэдэг шиг тийм зүйл баймаар байна заа юу. Ялангуяа ажил тал дээр шүү. Тэгэхээр хичээгээрэй. Гурав дахь нь. За 10 аяга. Гэхээс гих тусам таны жоох юм сэтгэл санаа тавгүй байх үед харин бүр одоо хувийн амьдрал дээр чинь олон хүн гарч ирдэг ч юм уу. Эсвэл яг нэг юм арай өөр төрлийн найз нөхд ч юм уу эсвэл хууш танил ч юм уу нэгсэн таны амьдрал дээр олон хүн энэ сар гарч ирэх байх шүү. Зарим нь туслах байх, зарим нь ядаргаа болох байх, зарим нь үзэхээр очроо санагдах байх. Нэгсэндээ та энэ сар бол хүнээр бол уйдахгүй харин жоохон тийм ганцаар баймаар санагдчих юм эсвэл жоохон ядрах сэтгэл санааны хөвдөж жоохон ядрах магадлал байгаа шүү. 10 аяга гэдэг бол өөрөө юу үзэр. Таар үзэр одоо аягны хамгийн сүүлийн үзэр. Нэг талаас бол үнэхээр сайн үзэр, нөгөө талаас бол жоохон тийм анхаарал өгчнөх үзэр байдаг юм. Юмыг ойлгож, юмыг ухаарж тий. Бас давхар хүнийг сайн таньж. Энэ хүн өөртөө чинь яах гэж ирж байна. Энэ хүн үнэхээр өөртөө чинь тийм бас гоё найзгаж ирж байна уу, ашиглаж ирж байна уу, өөр чинь тагслах гэж ирж байна тий. Тэртлийн зүйлсүүд дээр ер нь сайн бодож, үйлдэл хийж байж юу ягараа. Хүмүүстэй харилцаарай.
Тэгэхгүй бол шууд мэдрэмжээрээ шууд бусаал, эмойд бол уурлаад, баяртай үедээ сайхан баярлаж яваад байвал яг үндэ өөр чинь зогцохгүй шүү. Би бол энэ сар одоо эхэлж байгаа юм аа. За ерөнхийдөө энэ сар бол хаан хөзөр буюу айхтар хувь тавилангийн одоо чулуун дээр зуусан хувь тавилан гэхээс илүү тийм юу хувь тавилан юм байна. Одоо гоё боломжийн хувь тавилангууд бол байна. За бүтээх тэрийг сайн төлөвл хүний өрөөш өөрийнхөө толгойгоор явж иж бүх юм илүү сайн болно. За хоёрдугаар санхүүгийн хувьд бол яг илүү тийм боломжинд толгоорлсон, боломж нь жоохон тийм одоо морал буюу одоо тийм яг өөр чинь тийм таалагдахгүйс ч гэсэн яг үр дүнг авахгүй бол үр дүнг авахус тийм шийдвэр гаргахгүй бол таныг яг үндэ юу яагаад вэ? Хувь тавилан шийд одоо сануулаад ингэж гээд. Хувийн харилцаан дээр жоохон жижиг сажиг гуригтай үйл явдал болно. Нөгөө талаас амьдрал чинь их орлон үйл явдал болоод 60% ад жаргал одоо 40% одоо тийм жоохон пакталж мөрөгтэй 60% ад жаргал гол нь гэхдээ 40% аяг тийм хүндэл санагдах магадaltaй шүүжил энэ сард гарч иж байгаа юм аа. За юу яа? Харин тэнд бурхан багш одоо сахиусан тэнгэртэй танд одоо юу зүйлс мэн харцгаая. Amplifying abundance одоо буюу танд одоо элбэг дэлбэг байдал бол танд одоо юу юм аа? Төрхөөс өгсөн миний ирэх юм аа. Би бол элбэг дэлбэг байх хэрэгтэй. Би амьдралын хязгаарлыг мэдэх хэрэгтэй гэж. Та юу яагаад байна? Одоо юу гэдгийг надаас нөхөрлөлтэй. Би ингээд заримдаа хүмүүсээс одоо үнэ нэмэхтэй аюул юм санаа зовдөг. Хүмүүс бол хямдхан байна үнэ нэмэх гэдэг. Ялангуяа одоо тийм найз хүмүүс бол би нэмэх санаа зовдөг. Гэтэл яг үндэ чинь миний үзүүлж байгаа бас хөтрийн үнэшлэх тэгээд одоо зөвлөгөө яадаг гэдэг юм. Энэ хэмжээний байгаа учраас үнэ нэмэх ёстой гэдэг. Яг тэр шиг та бас яг өөрийнхөө авах ёстой буян заяа гоё юмнуудыг үгүй би юу яагаад юм ч юм уу одоо болохгүй ч юм уу те. Эсвэл би одоо нэг тийм үнэ нэмэхгүй гэдэг юм яг орж ирэх гэдэг зүйлсээ та бас баг хаагаад юм шүү. Зүгээр л хүн тэнд мөнгө гэж бол гоцлогоо аав заяа. Нэг тийм амир ингээл вэ би авахгүй ягс өө тий байхгүй зүгээр л үгүй л аав тэгээд борлоо. Энийг бурхан бочсон санаж байна. Харин зөрөөд таны одоо энэ сарын энерги ямар хөө байх нь харцгаая. 8 сава. Харин бас ерөнхийдөө энэ сар бол их тийм ажил төрөл одоо хийх зүйлстэй тэр тал дээр илүү төвлөрөх магадлалтай байгаа. Яагаад гэвэл 8 сар бол нэгт хурдны хөзөр, хоёрт аяллаа хөзөр. Та энэ сар бол энерги төвчнөрөж юм уу хувь төлөвлөгөөнөөр ч нэлээд тийм хөдөлгөөнтэй байх байх шүү. Эсвэл одоо амьдрал дээр шууд гарч орё гэдэг ч юм уу те. Эсвэл гоё бай ч юм уу. Нэг талаасаа бол өөрийнхөө ад жаргалыг сайхан олсон бас бусдаас янз бүрийн тийм харамлаагүй амьдралын сайхны мэдрийг те гол хөдөлгөөтэй бай нэг газар удаан суу гэж бол явах байх. Гэхдээ юу явах байх? Хувийн харилцаа тал дээр жоохон төвөгтэй байдал байх. Бусдаар бол гайгүй нөө. Зря юу яасан? Эхний хөдөр маань ингээд дууслаа. Хөзөө дэлгэртүүнд таалагдсан бол лайк дараараа шеэр хийрээ subscribe дараараа мэдээний шил маш баярлах болно. Намын одоо гүйлгэний утган дээр те одоо юу хийхийг хүсэж байгаа явган зорилготой байна. Тэ юуны төлөв тэмцээн дэвшээлээ тэр ихтэй сайхан манифест хийгээд зэлбэлүүд ирүүлдэг болно. Тэгээд та бүхэн надаас ингээд асууж үзүүлэх, тар үзэр үзүүлэхтэй юм байгаа бол одоо юу гэж болно. Юу гэдгүүлээ 13 тэр чим эсвэл онлайн холбогдож болно. Facebook, Instagram холбогдороо хэрвээ байнгын стресстэй энерги яаж чадахгүй хэцүү байгаа бол та бүхэн Oracle-ийг энерги зөвлөлт авсыг санал болгож байна. Ердөө 10 сарын товсноос ноод 10 минутын гипслэгийг гадар ихэм айгүй сайхан болоод айгүй сайхан одоо юу юм байгаа шүү. Тайвшраатай гоё болт юм байгаа шүү. За тэгээ хамгийн сүүлд нь хэлье. Амьдрал ялангуяа таныг бол хүн бурхан сориод байна. Тэр сорилтонд л та орох хэрэгтэй. Амьдрал сайхан байх хэрэгтэй юм. За одоо ингээд одоо та бүхэн хамгийн сайн хүссэн өрөө 2 дахь энэ өдөр юм дуслаа. Одоо 2 дахь өдөр дээрээ орцгоё. За 2 дахь өдөр маань одоо шаардсан байна. Тэнэг өдөр байна. Сюрприз уушлаа. За юу яасан? Таар өдрийн бол хамгийн ихний өдөр тэнэг өдөр. Гэхдээ тэнэг гэдэг нь нэг тийм тэнэг мангар малын тэнэг биш шүү. Одоо тий юуны өдөр гэж байгаа юм гэдгүүлээ. Таараа ямарвааны зүйлсийг эхлэхэд тийм туршлагагүй бас цоош нь эхлэх өдөр. Тэгэхээр энэ сарыг ерөнхийдөө нь бол харахад та нэгдүгээр ерөнхий маягаар амьдралын цоошин цикл, цоошин нь л хэрэгэл явагдаж байгаа юм.
Энэ бол нэг талаас үтгэсэн юм. Тэгэхгүй бол юу яагаад вэ? Сүүлийн хэдэн сар таны амьдрал яг л тийм нөгөө л нэг байдлаараа нөгөө л нэг юмараа яваад байсан байж магадгүй байгаад байна. Болохгүй. Харин энэ удаа бол одоо өөрчлөгдөнө. Энэ сараас эхлээд таны амьдралын цикл нэгт өөрчлөгдсөн шинэ эхлэж байгаа. Тэгэхээр өмнө нь одоо хийж болохгүй байсан, эсвэл хийгээд хойшлоод байсан тийм зүйлсээ бол та сайхан хийж эхлэх юм байна. Тэгж биш одоо яг хийхийг хүсэж байгаа, хийж болохоор болсон одоо өмнө хийчихэд удаад хойшлуулсан зүйл хийж эхлэх нь маш зөв нэгт. За хоёрдугаарт юу яагаад вэ? Шинэ амьдралын гоё үйл явдлууд одоо өмнө болохгүй байсан үйл явдлууд бол нэгт одоо хоёрт болно. Гуравдугаарт юу яана? Амьдралын одоо хамгийн гоё зүйлс нэг юу вэ? Юунч санаа зовхгүй байх аз жаргал. Бас юунаас хаширлахгүй байх аз жаргал. Яг тийм аз жаргал нэгсэн. Нэг өсөндөө одоо тэнэг хүний тэнгэр юм гэдэг штэ. Жишээ сонсон юм л эхлэх байх. Гэхдээ ерөнхийдөө бол сайхан аз зэвээгээд тэрэн зөв юм байна. Энэ нь ийм аа, энэ тийм шүүгээ сайхан ойлголоод өөрчн бол явчих байх. Битгий одоо юу гэдгийг өөрийгөө одоо ямар нэг тийм зүйлсээс аз таныг ивэнэ заа юу. Тийм учраас ямарваа зүйл хийлээ гэсэн юунаас болох уу яах вэ те жирс цажиг эрсдлээ бодж үзээд тооцоож болохоос эрсдлээ бодж үзээд хит аймаар бас тийм хаширлахгүйгээр альва юм хийж эхлэл амьдралын хамгийн сайн үйл явдлууд бас шинэ одоо тийм гоё боломжууд бол сайхан гарч ирнэ гэж байгаа юм. Дээр нь бас хит юм битгий нэг тийм хөгшин одоо нэг юм юу ч тийм баярлалаа байсан нэг хөгшил гэдэг чтэй. Харин бүр тийм биш бүр гоё байгаараа заяа. Гоё юм мэдрээ, гоё юм хийж үзье те бүх юм сайхан болгож хийж үзээрэй. Тэгээд ямарваа зүйлс хийхэр бол нэг чин сэтгэлээсээ гаргаж игээрэй. Тэгэхгүй бол тэр нөхцөл сонгосон хүнтэй ялангуяа сүүлийн үед юм хийх үед бол хийдэг. Гэхдээ нэг тийм чин зүрхнээсээ юм хийсэн аяга бага байгаа даа. Тэгэхээр яг одоо юу гэдгийг нэгт хариуцлагатай бай. Хоёр дахьтай ямарваа зүйл хийхээр бол их чин сэтгэлээсээ эцсийн зүтгэл нь хий, яг дуустал нь хий. Бас хоёрын хооронд нэгж яагаад одоо энэ болио одоо явахгүй гэсэн юм бол байхгүй хий заяа. Тэгэхэд бол таны хүний тэнгэр юм гэдэг шиг аз зэвээгээд бас аюу хайтайг үйлүүд бол сайхан болоо явна гэж байгаа юм. Бас нэг зүйл гэвэл юм байгаа юм. Энэ сар одоо нэгс 4 сар бол юу яаж байгаа айгүй гоё сар. Яагаад вэ гэхээр бид нар яг үүндээ он гараад 3 сартай боллоо. Бас сайхан дагцууллаа. Сайхан одоо юу яалаа? Одоо амбардууллаа. Нэлээд хүчтэй амбардууллаа. Зарим хүмүүсийн юу байсан байх? Зарим ер нь нэлээд их хүмүүсийнх нь барцчил тухайн жил болох ёстой барцт нь шууд он гараад эхэлсэн. Тэгээ 1 сар барцтай, 2 сар барцтай, 3 сар арай гайгүй гэдэг ч юм уу. Тэгсэн бол харин 4 сар бол арай гайгүй барцт нь ер нь дуусах юм уу? Айтайхан болж байгаа. Яагаад гэвэл одоо энергийн солилцсон учраас тэнийг үзүүр гадцсан бүх юм сайхан болох руу хандж байна. За юу яа? Зөрөөд санхүү ямагсан юм бэ гэж байгаа шүү дээ. 9 зоос 980 динар. Энэ харин болж шүү. Энэ харин давгүй шүү. Яагаад вэ? 9 зоос гэдэг бол таараа өдрийн хувьд бол аюу их тийм өөрийн чинь төвшөнд гэдэг амар тийм сэргэлэн хүн гэдэг штеп. Мөнгөсөн сайн болдог штеп. Яаж байгаа л мөнгөтэй болсон гэдэг. Тэгсээр яг тийм сэргэлэн зөөлөн. Тийм төрлийн хүмүүс бол өөр чинь амьдарч орж ирнэ. Нэгт одоо удаан хэдэн сар хүлээсэн юмныхаа үр дүнгуулэлт авна гэж заяа. Хоёрдугаарт яг өөрийн бүрэн тийм гоё бие даасан байдлаараа ямар нэг тийм санхүүгийн байдлаар хүнээс нэг хамааралтай бишээр одоо сайхан юмд хүрээ, дамжлалт хүрээ, мөнгө заасан борлоотой одоо ямар ч нэг тийм санхүүдлээрээ санаа зовх нь бол гайгүй байх юм байна. Нөгөө талаас бас юу яах вэ? Хөдөлмөрлөл маш сайн хөдөлмөрлөх яг үнэхээр түрүүчигтэй адилхан үнэхээр яг гоё юмны одоо ард гармаар байгаа бол зүгээр сайн хөдөлмөрлөх. Их тийм мөнгөний мод тарьдаг ч гэдэм үү эсвэл одоо тийм фэнкшн яагаад тэгээд нэг тийм юм биш. Яг өөр төр чинь тийм бодит үр дүн ялангуяа ойрын энэ сард хэрэгтэй шүү. 9 зоос бол юу гэдэг юм? Яг юмд хүрсэн эмэгтэй хүнийг илэрхийлдэг. Яг тэрнтэй адилхан таны амьд гэсэн бас яг тийм гоё юмд хүрсэн. Гэтэ юмд яаж хүрэх вэ гэхээр яг өөрийн хүчээр хүрдэг. Тэрээс тийм бурхан багш одоо өөртөө чинь мөнгө өгдөг ч юм уу тийм маягаар бол биш. Хөдөлмөрлөсөн чинь үр дүн энэ сар бол бүр хэд нугалж хэд дүүжирдэж бол
одоо сайхан гарна гэж байгаа юм. Нөгөө талаас бас нэг юм байгаа юм. Санхүү хувийн амьдрал дээр бас өөрийн одоо осын харилцааны балансыг ер нь олооч. Тэгэхгүй бол та юу яах гээд байна? Энэ сар жоохон мөнгө рүүгээ хэд их очих гээд байгаа юм шиг үстэй тий. Тэр балансаа бол барьж явж таны сайхан бол. Тэгэхгүй бол та нэг бол амар ажил эсвэл бүр ажлаас бүр ганц хугацаанд ч юм шиг тий. Тийм маягийн байх гэдэг магадлал байгаа шүү. Тэгэхээр бас одоо амрах үедээ амраад ажил үедээ ажиллаа. Тэгээс их хөвжөөс нь хамгийн чухал байх юм аа. За тэгээд бас нэг зүйл одоо 9 зоос дээр сүүлд нь хэлээд юм байдаг юм. Санхүүдэл дээр бол яг мөнгөний талаар бол санаа зовхон гайгүй байхаа. Яг одоо энэ юу штэ 19 те аюу дажгүй сайхан үйл болж байна. Юу нь санаа зовхонтой гэвэл ингэдэгий. Хийж байгаа зүйлээсээ яг таашаалж нүггүй юу. Энэ бол 9 зоос гэдэг бол юу гэдэг шүү. Ер нь хүн баяжж байна. Гэхдээ ямар ч мөнгө өгөөд баяжж байна. Энээсээ бол жоохон ядрах үйл байдаг. За зөрөө юу вэ? 3 дахь хөтзөр маань одоо харъя. 5 аяга. За хосын харилцаа болон хувийн амьдрал тал дээр бол 5 аяг үзэр босаа. Энэ бол бас нэг тийм айхтар лаг хөзөр бол биш. Гэхдээ бас мессеж өгж байгаа мессеж нь бас аюу тийм боломжийн хөзөр байдгийг. За юу гэсэн үг вэ гэхээр ийм хэлэхгүй юу? Нэгт одоо энэ бол нэгснэ 5 аяг байгаагийн одоо 3 аягийн бол унгаа алдаад асгацсан. Хагталсан тий. За яах вэ гэж яагаад юу яаж байгаа? Одоо хоёр аяга үлдсэн байхгүй юу? Нэгсэндээ энэ сар бол хувийн харилцаа тал дээр бол токсик хүмүүсээс салах хүний одоо мөс чанарыг таниатай. Сайн хүн бол сайн хүн юм байна, муу хүн бол муу юм. Гэхдээ жоохон нөлөөт тийм мууг нь таниад эсвэл нэг юм тэнэг хүн байсан юм шиг жоохон тэнэг хүн бол болно шүү. Ер нь хүмүүстэй харилцахдаа жоохон бодолтой байгаарай. Хүнд бас ингэдэм манай нэг ихч байдгийг. Хүмүүс ер нь яг хэн юу ярихаа мэддэг, боддог. Гэхдээ яг яригсэн үедээ ярьдаг. Гэхдээ яригсэн үнэ зөвхөн. Тэгээ яригсэн ярихдаа дандаа юм өнгөрсөн бол сууж явлаа ярьдаг. Яг хийж байгаа зүйлсэл нэг ярьдгүй. Тэгэхээр нөө хилэн болд юм гэдэг юм байна л да. Яг тэр шиг та бас хэн юу ярихаар бодож за хүн ярих гэж гэсэн бас те бас одоо яг юу ярихаа те бодох. Тэртлийн зүйлс төр хэрэгтэй. Тэгэхгүй бол таны бас одоо энэ цаг итгэмтгий, цэвэрчмхийн монголхны байдлаар чинь хүмүүс жоохон юу яах гэдэг лойрлох ч юм уу, ашиглах ч юм уу, эсвэл дагсчаад гүйцэтгэх ч юм уу те магадлал байна. Эсвэл хосын харилцаа тал дээр та юу одоо гэдгийг буруу хүн итгэж байдаг юм эсвэл буруу хүн найдах ч гэдэг юм уу те. Яг уу тэгээ пагтлах магадлал байгаа шүү нэг. Хоёр дахь нь яг уу нөгөө талаас удаан тэгж пагтлуулсан дагцуулсан хүнтэйгээ бүр мөссөн харилцаа таслах. Онлын хувьд бол энэ сайн зүйл үстэй. Яг тийм маягийн зүйл бас болох магадлал байгаа учраас ер нь хүмүүстэй яаж нээж ийн гээд тэртлийн зүйлсдэр бол одоо бодож байсан дээр шүү. Битгий ингээд муу хүнээс холдно. Эсвэл төвхтэй асуудаг хүнээс холдно. Лайтай хүнээсээ холдно гэдэг ч юм бол амьдралын хувьд сайн зүйл. Битгий нэг тийм би буруу юм хийчихв, би яадаг үлээ те. Би хүн гомдооч гэв. Таныг хүмүүс гомдоож байгаа гэсэн хүмүүс тоохгүй байна шүү дээ. Гэтэл та яа тэр нэг тийм харамсаа хямраад байгаа те. Тэгэхээр нэгэсэндээ хүмүүс танаас холж байгаа бол битгий их юм бодорой. Яагаад гэвэл зүгээр. Угаасаа л холдох гэсэн хүн магадгүй холдож магадгүй. За харин одоо энэ зүйлсүүдээр чинь те юу байна вэ харъя. Одоо амжилттай бүтээл одоо боломж байна уу эсвэл одоо аюул байна уу? За 5 зоос. За юу яасан? 5 зоос бол нэг талаас нь жоохон төвхтэй үзрөө 10-аас 5 дээр буюу яг ямар нэг хийж байгаа зүйлс чинь бол тал дээр гэж өссөн. Таны тал хэсэг нь энэ нэг ядаргаатай байдлаасаа гарах үлдсэн тал нь одоо тийм айтайхан байдлаар орох байх шиг байна. Балаа зүйл гэвэл юу вэ? Та балаа байлаасаа гарах тэр эсвэл бас одоо айтайхан байдлаар орох тэр жоохон тийм ядрах зүтрхтэй эсвэл төвөгтэй байдлаас одоо тийм асуудал шийдэх юм бол орж ил тарах байх. Энэ нэг тийм таныг энэ 4 сар бол айхтар тийм жаргаахан баг байх. Гэхдээ найдвар хийсэн ад жаргалтай гэсэн тийм ад жаргалтай бас ядарсан гэдэг тийм аяр бол зөндөө ус явах болов гэж байгаа юм. 5 зоос бол нэгсэндээ зүдэргэний хөзөр. Одоо юу гэдгийг яг орих заруудан дээр бол өвлийн хүтэнд хувцмуутай 2 хүн ээж тэхгүй юу. Яг тэр шиг таны амьдрал бас
Нэг тийм маяг руугаа орох магадлал бол байгаа шүү. Гэхдээ энэ бол нэгс нэг тийм зов зүтрэг гэсэн үг биш. Илүү тийм харин гоё боломж гарч ирээ. Тэрний төлөө бас тэ одоо нохой морь нохой зүтгэхтэй тэртлийн юм бол байгаа юм. Тэгэхээр өөрт чи амьдрал бол харин бүр гоё боломжийн сайн сүүл юм бол болж байна. Нэгсэндээ юу гэдэг үстэй хийх юмтай тэгээ хийх юм хийгээд ажиргалтай тэгээ тэрнээсээ бас ажирлаас бас одоо үр дүн гарч байгаа одоо таашаалж байгаа зүйл сайхан үстэй. Яг тийм үйл явдал болох юм байна. За харин ажил төрөл тал дээр 3 зоос. За энэ ярь болж шүү. За ястай харин нөө нэг энэ сар одоо нөө таг ялангуяа санхүүгийн тийм балай байдал ер нь дуусаад одоо аюу тийм гоё юмны боломж ихтүүлэх юм уу тэр төлөө орох тийм суур тавьж байгаа юм байна. 3 тоо чинь юу вэ? Тулгын 3 жил гэдэг шиг одоо 3-ын тоноос эхлээд суур эхэлдэг. Тэгээд 3 үлтэй ширээ, 4 үлтэй ширээ, 5 үлтэй ширээгээр явдаг. Яг тэр шиг юу яагаад вэ? Таны амьдрал бас энэ сараас эхлээд одоо санхүүгийн тал дээр илүү тийм суурьтай, буурьтай, арай нэг мөнгө санаа зовх одоо мөнгө санаа зовх гайг болох ч юм уу те. Тэртлийн зүйлүүд орох юм байна. Хоёрт яг тэр тал дээр чинь бас туслах, бас цогтаа хөвжиж гэсэн, цогтаа мөнгө олчих гэсэн тийм сайн хүмүүс бол гарч байгаа юм биш үү заяа. Тийм учраас ер нь сайн хүмүүсийг ажигл тагна зүгээр сайхан одоо харзна. Тэгээд яг зөвхөн байна гэж дүгнүүл тэр хүмүүстэйгээ сайхан ярилцаад бас надад нэг ийм санаа байд юм аа. Ингээд ийх үү. Эсвэл чамд энэ дээр ингэж юу бодож байна гэдээ асуу. Тэрнээс таарсан тааршуултаа ингээд мань ийм хийд юм аа. Мань ингэж байгаа одоо коммент сонсыг ирэл болохгүй. Тал нь өөр ч юм бол яг үндэ нийт байгаа хүмүүсийн 40% тэнд атархаж байгаа. 40% нь бол таныг бол одоо үл өшиж байгаа. 20% нь л таныг бол юу хийж байгаа. Гоё харж байгаа. Одоо танийтай харж байгаа хүмүүс эсвэл танд амьдрал орж хүмүүс юм. Тэгэхээр хинж ярих юм аюусаа одоо нэг юмд бол амны дор одоо хамрын дор хангаа гэдэг шиг тийм бас байж болохгүй юм аа гэдгийг бол танд хэлж байгаа юм аа. За хувийн харилцаа 6 сава. За ястай харин юу яаж юм да? Нөө нэгдгийн хүний зүрх сэтгэлийн энергийг аягаар зөвөрлөдөг. За аяг юу гэсэн үг гэхээр аягнтай одоо юм дүүрнэ гэсэн үг. Гол нь тийм дүүрэн муу юмар дүүрсэн юм сайн юм оруулах тул заавал юу яадаг одоо юу яадаг юм уу эхлээд муу байгаа зүйлс нь асгадаг. Яг тэрэн шиг таны амьдралд бас нэгсэндээ тийм буруу байгаа, муу байгаа тэр юмч нь асгаад аягж явахын төлөө л нэг тийм үйл явдал одоо тэр таны амьдралд бас балаа хүмүүсийг холдуулах эсвэл одоо тийм зүйлсийг яах болж байгаа юм байна заа юу. Тэгсний дараачаас танд харин магадгүй энэ сар биш юм хэрэг дараа сар ч юм уу айгүй тажиг хүмүүс орж ирээд амьдч шан засгалт руу хандуулаа те. Бараг ийм хүмүүс дээр үстэй. Таны жоохон өддөг хэрнээ яг айгүй сайн тусалж чаддаг. Эсвэл бол тантай жоохон уралдаг хэрнээ танд яг тусалж чаддаг хүмүүс ирдэг. Тэрний оронд тийм лайтай хоёрын хооронд хүмүүс дэмий өстэй. Тийм учраас юу яагараа өөрийгөө нэгт сайн хайрал, гонигтай сэтгэлийг харагдаж хайрлаа гэдэг шиг өөрийгөө бас сайхан хайрал, хоёрт өөрийгөө битгий өрөвд, гуравт бусад хүмүүс таны юу гэж босноо хамаагүй та буруу хүнээс холдож байгаа бол тэгэл зөв заяа өөрс тийм одоо бас яалаа илээ мууцсан юм байхгүй. За ерөнхийдөө бол ингээ харъя бяцхан дүгнэлт хийхэд бол энэ сар бол цэвэр эхлэлийн сар шүү. Тэгэхээр юу ч хийсэн бол болно. Гэхдээ бас юу гэдгийг аюул сайн амьдралыг босгохын төлөө жоох хөдөлмөрлөх ёстой ядрах юм болно. Санхүү тал дээр бол аюул сайн боломжтой ажтай сайн бол үйл илүү тийм бие даах тийм чадвар руу гарч ирнэ. Гэхдээ тэрний төлөө сайн хүмүүстэй танилцсан. Хувийн амьдралын тал дээр жоохон хүмүүстэй муудалцах магадлал байгаа ч гэсэн нэг тийм амар пахтлах юм бол зүгээр аамаа. Тэгээ юу ягаарай гэдгүүлээ. Эцэст нь таны амьдрал сайн хүмүүс учрна гэж хаашаа заа юу. За харин одоо хэдүүлээ танд сахиусан тэнгэрүүд энэ сард одоо юу зөвлөсөн байна хэдүүлээ харцгаая. За баланс өстэй гайхамд баланс бол одоо энэ их хязгааргүй үргэлжлэх гайхамшиг эхэлнэ юм аа гэж байна. Ингмээр байна. Таны амьдрал аюу тийм эмх замраагүй дунд явд юм байна. Аюу айтайх юм болоо тэгснэ аюу айтайх юм болж байгаа. Тэгсээ гинт багтлаа тийм. Нэг энэ дундаас та яг өөрөө тийм балансыг олсон, сэтгэл санаагаа тайван байлгасан яг өөрийнхөө амьдрахыг хичээсэн тэгж явж байж одоо сайхан амьдрал тайван байдал руугаа орох юм байна. Тэгэхгүй бол тэгэхэд
нэгдэл рүүгээ гарвал бас ядрах ч юм уу те. Дэндүү 50 байж болохгүй, дэндүү бас хямарч болохгүй, дэндүү уур өсөйтэй байнг учраас болохгүй юм аа. Ууралсан бол өөрийгөө тайвшруулдаг. Хит тайван бол өөрийгөө бас те юу яж чаддаг. Бас сэргэж чаддаг байх хэрэгтэй шүү гэж гарч иж байгаа юм. За харин одоо таны энэ сар ямар хуу байх нь те одоо энерги одоо хэрэглээ харцгаая. Вау, за энэ гоё юм болсон шүү. За энэ сайхан болсон. 9 аяг. Та юу яаж байна? Юу гэвэл 9 аяг бол хүсэл биелсэн мэдрэмжийг явж байгаа хөдөр. Тэгэхээр энэ сарын энерги чинь бол таны бол ерөн гоё тийм манифест хий, бас зүүн сөвнөрөө сайхан орж ир, нэгэд амьдралаас бас юу мэдэрмээр байна? Тэрийгээ сайхан хичээ. Тэгж байж таны төлөвлөлт сайхан болно гэдэг хөтөр бол одоо гарч иж байгаа байхгүй юу? Тийм учраас ерөнхийдөө энэ сар бол таны энерги аюул тийм өндөр хөгжилтэй бас өндөр зүүн сувг мэдрэмжтэй сайхан бол байх юм байна. Ялангуяа таяг чинь сэтгэлээсээ чинь зүрхнээсээ юу хүсэж чинь тэрийгээ сайхан авах юм байна гэж бол гарч иж байна. За ингээд одоо 2 дахь үзэн манд дууслаа. Хөдөр дэлгэрэнт таалагдсан бол одоо лайктараар шеэр хийрээ. Subscribe дараарай. Донешн бол маш баярлах болно. Мөн одоо гүйлгэний утган дээр хийх хүсэж чинь ямар зорилготой байна те. Юу нэлээд юм бичиж болов тэржлээ сайхан манифест хийгээд залбирлууд өрөөлөх болоо. Тэгээ та бүхэндээ хамгийн сайн өсөөрэй. Мөн дашин дурсууд юм биш үү. Та бүхэн минь юм өдрөө үзүүлье гэж яхал би ингээд одоо Монгол 13 дээр ингээд байгаа холбогдоод үзэж болно. Эсвэл онлайнаар Facebook, Instagram холбогдоорой. За тэр мөн байнгын стресстэй дүүхтэй хэцүү ингээд байгаа бол эсвэл ингээд энергийн бохирдлоо байгаа бол та бүхэнд энерги цэвэрлэг Oracle давсыг саналж байна. Ердөө ингээд 10-20 минут авснаас нь 10-20 минут ингээд бясалгыг гадар тэгэхээр аюул сайхан болоод тавьших газар тийм байгаа шүү заяа. Тэгээ хамгийн сүүлд нэм хэлье. Та яг юу хүсэж чинь тэрийгээ бүр аюул сайн мэдэр. Тэгэхэд ч сайхан биелэх шүү заяа. За одоо ингээд 3 дахь хөзөрлөвгөө орцгоё. За 3 дахь хөзөр маань дурлаг сэтгэл хөдлөлөөр орж ирсэн байна. Гли Аманти гоё хэлсэн юм шүү. За юу яасан? Энэ сарын ерөнхий дурлаг сонирхолтой л одоо хослол байна. За хөдрийг ажиглавал те одоо хорин болж байгаа бол те дээр нь тэнгэрийн элч нар бол одоо ингээд хормыг те сайхан ус хөршүүлэх гэсэн байна. Юу яана? Энэ сар их тийм нэг талаасаа бол аюу тийм романтик тийм гоё үйл явдал бол болох байх. Нөгөө талаасаа одоо их тийм баланстай болон хүмүүстэй танилцсан, танилын хүрээгээд хэлсэн. Тэгээ зүгээр нэг юм танилцаад одоо өдрийн танилцаад оройд тэгээ мартах юм биш. Яг амьдрал чинь сайхан орж ирсэн, найз нөхч гэдэг юм уу, ажлын хамтран зөвч гэдэг юм уу те. Эсвэл одоо дайжгүй одоо ажлын хамтрагч найз нөхч гэдэг юм уу, хосын харилцагч гэдэг юм уу. Нэгсэндээ энэ сард та хүний азал зөндөө байх юм байна. Тэгэхээр юу гэж болно? Хүний манифест хийж болно. Надаа яг энэ дээр ингэж туслах хүний одоо миний амьдрал оруулж өгөөч гэвэл тэр ч юм уу сайхан болох байх. Нөгөө талаас юу их байх шүү. Таныг амьдрал донд ер нь бас хосын харилцаж юм уу ер нь хүний тал дээр юм сонголтоо хий гэдэг юм бол гарч ирэх байх шүү. Яагаад вэ гэхээр ингэж юм. Дурлалцтай чи одоо юу гэсэн үг юм? Хоёр хүн бие бинийгээ сонгож гэсэн үг шүү дээ. Яг тэр шиг одоо таны амьдрал бас яг одоо нэгдэлтаа ерөнтэй хамаг юм гараа. Тэгэхгүй бол ийм хоёрын сонин оногоонх шиг байгаад байна. Хоёроор нэг тийм тенсний өмг шиг яваад байна. Тэгэхээр яг үнэхээр амьдралдаа зөв хүн байд юм уу, зөв хүрээлэл юм уу, зөв ажил ч юм уу, зөв одоо буйны өмнө оруулмаар байгаа бол юу яа? Сонголтоо хийж буруу хүнээсээ холдоо зөв хүнтэйгээ сайхан одоо орж ирээ гэдэг байгаа юм. За тэгэнгүүт бас нэг зүйл гэвэл юм байгаа юм. Ерөнхий маягаараа бол юу яах вэ? Одоо таныг бас ажлын карьер тал дээр гэсэн бас нийтлээ сонголтоо хийж гарч ирж байна. Бүх тал дээр бол ер нь нэг талтайгаа. Тэгэхгүй бол энэ хүчээр сонгосон хүнтэй амар ерөнхий байгаад байна. Яаж магадгүй гэсэн юм яа. Гэтэл үндэ яаж магадгүй гэдэг зүйл чи өөрөө айгүй балай зүйл байхгүй юу? Тэгэхээр ингэмээр заяа. Битгий хийж байгаа амьдрал дээрээ те яадаг эдгээр эргэлзээрээ бүх юм зөвөр явж байгаа. Харин таныг эргэлзүүлж таныг зүйлэгтэй бол тийм сорилын юм бол явж байгаа юм шүү гэдгийг ойлгоорой заяа. Тэгэхээр энэ сарын хувьд бол бас
нэлээд адал явдалтай байх бах. Ялангуяа хосын харилцаа, хүмүүсийн харилцаа тал дээр жоохон сайн ч үйл явдал болох байх, жоохон ядаргатай ч үйл явдал болох байх. Гэхдээ аль нь юу болох вэ гэдэг бол бас амар тийм муу зүйл болох гайгүй гэдгийг сайн хараарай. За зөрөөд санхүү ажил үйлдэл мөнгө төлөлт энэ сар ямар хав бахна. 7 аяга. Юу яана? Ер нь юм хүмийг аюу тийм байгаа боддоор нь харж хаширламаар байна. Тэгэхгүй энэ өдөр сонгосон хүнтэй шууд нэг юм сонсонгууд итгэдэг ч юм уу жоохон байгаад байна. Хүний таниагүй байж яг үйл явдлын нарийн ширхэг деталыг мдээгүй байж штэ. Одоо юу гэдэг чинь амар гой сарын 3-5 сая цалинтай ажил байна гэж уухантаас орчингууд гэтэл одоо юу ч гэдэг юм те. Одоо ажиллах цаг нь өглөө 10-аас орой 10 ч гэдэг юм уу. Тэгээд дээр нь архичнуудч азар ажиллаж ч юм уу. Эсвэл тийм дарга нэвтрэлтэй ч юм гэдэг юм те. Нэг ёсондоо эсвэл яг бодсон шиг чинь яг мөнгө орж ирээд амар хөдөлмөрлөд тэгээд бодсон шиг чинь мөнгө орж ирэх гэдэг юм уу. 7 аяг бол юу гэдгийг балаа хөзөр гэдэг юм аа. Нэг ёсондоо жоохон сэрүүн зүудлүүлдэг. Яг ийм гэ найдварч тэг яг өнтөр тэр нь болдгоо болох юм шиг санагддаг. Тэгэхээр заяа яг үнэхээр хийх гэж байгаа зүйлс ажил төрөл талтай жоохон тийм лөвөрдүүлж гэдэг юм уу эсвэл мөнгө цаасаа буруу юм гэдэг ч юм уу те бодолтой бай гэж байгаа юм нэгт. Нөгөө талаас энэ хартаа яаж ч байсан хүн бас юу болох гэж боддог. Өөрийнхөө хийх зүйлсээ зориг олох гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг та бас амьдрал дээр ер нь тийм бодит зориг олох ёстой шүү. Хүмүүс юу гэж ярих нь хамаагүй та бол бодоос шийдэх ёстой. Яг ухамсартай яг логиктой шийдвэр гаргах ёстой. Тэгэхгүй бол хүмүүс энд нөлөөлөх гэж үзнэ бас те шаналж нь хөдлөх гэж үзнэ зөндөө юм болно. Тэр болгонд та нэг тийм автгал юм бол фактлна. Аль болох бодолтой аль болох олон хүнээс ярьж явсан дээр бас нэг зүйл гэвэл юм байна. Энэ өдрөө сонгосон хүн та хурдан байж хоббитэй гайгүй юу? Юу яагаад байгаа битгий өөрөө өөр дээрээ одоо хурдан байж ингээд тийгээ эсвэл бүх юм хурдан болгож юм уу битгий юм бат. Та тэгэхгүй бол аюу их тийм гоё бодол мөрөөдөлт автаад яг бодит амьдрал дээр яах их юм мэдгүй яах их чинь тийм одоо балаа байдалтай яваад байна заяа. Тэгэхээр одоо ингэмээр байна. Тэрнээсээ бол факт магадлал байгаа учраас яг бодит зүйл дээр тийм хашир байсан дээр шүү. Хүмүүс ярьдгийг зарим хүмүүс ярьдгийг хашир байсан нь намайг одоо хашир байлаа гэж би өгөөгүй юм аа. Хашир байлаа гэж би алдаагүй юм аа гэдгийг заримдаа л үнэнд өгöd шүү заяа. Тэр талаар ер нь аюу тийм бодолтой байсан дээр. Бусдаар бол яг санхүүгөө тэр талын юм хийсэн байх тул ерөнхийдөө бол гайтайхан энэ жил явчлаа гэж санаад зовхон байхгүй. Тэгээд хамгийн чухал нь гэвэл олон чамд өгчин сонголт байна. Эннээс нэгийг сонгох заяа. Хамгийн гол нь зөвхөн 50 бодож сонгоорой. За харин хайр дурлал тал дээр яах вэ? Зөндөө азуусаа Азийн өдөр хосын харилцаа. За угаасаа ерөнхийдөө ч гарсан, одоо энэ дээр ч гарсан, яалч амьдрал тэнд нэг юм гоё юу гэдэг. Сорил нэг талаас бол сорил, нөгөө талаас бол баг аз гэх нь хайшаа, ер нь бол аз л та. Нэгдүгürt сорил өгч байна. Та нэг хүмүүстэй харилцаанд ингээд тийм таг алга болдог ч юм уу, эсвэл таг ямар ч юм болж огцом амар гоё амьдрал чинь болоод, огцом гой хүмүүс амьдрал чинь авч ирэл, огцом бүх юм болдог гэж магадгүй шүү. За тэгвэл яг одоо ч гэсэн энэ сар ч гэсэн 4 сар ч гэсэн таны хувьд бол тийм адал явдлаас авах байх. Ялангуяа хувийн амьдрал тал дээр ажиудаж үүрэл болоод адцживэ гээл те гинтийн ажиудаж үүрэл болоод явах магадлал байгаа. Харин энэ дээр бодолтой байгаарай. Азтай гэсэн юм болгон тийм аз байдгүй шүү. Тухайн үед азтай юм шиг нэг дараа нь одоо юу гэдэг чинь те амар гоё хоол олдлоо гэж баярлалаа гэж идсэн нэг нөөхөн тийм мууцаа гэдэг байдаг ч юм уу те. Эсвэл аюуд ажгүй хүнд танилцлаа гэсэн тэр нь жоохон лөөрч мэдэх юм уу. Яг үнэндээ бас аз болгон аз байдгүй шүү. Том зүрээр аз байдгүй шүү гэж бодож үзэж байгаарай. Тэгэхээр ялангуяа нэг юм ойлгох шүү. Ийм үйл явдал, энтэй төстэй үйл явдалтай миний амьдралд давтагджээ юу. Энэ чинь нэгсэндээ бас одоо дахин нэг зэрэг хэлж байгаа байхгүй юу? Барьжгүй болон дажтай үйл явдал дахиж болох гээд байгаа бол те яг юун дээр би алдчихлаа, юун дээр онжлоо, юу нь фактлж байгаа те. Тэртлийн зүйлсүүд дээр айгүй сайн бодож байсан дээр шүү. Тэгэхгүй бол хит
одоо гэдгийг бас мөнгөн төр шийдэм юун төр шийдэм үү те одоо хуймгай одоо хайн хандж байгаад хамраараа газар хатгаваа гэдэг юм бол болох гэдэг нь ялангуяа таны амьдралд сайн энэ сар сайн ч хүн орж ирнэ, муу ч хүн орж ирнэ, олон ч хүн орж ирнэ. Тэр түнд нь гайны хөвөрчсөн зөндөө байх магадлал бас байгаа юм шүү гэдгийг нэтгэс бол ойлгож байгаа юм. За бас нэг зүйл гэвэл юм байна. Гэхдээ энэ сар илүү тийм өөрчлөлт сар байх магадaltaй шүү. Яагаад гэвэл одоо юу яагаад байгаа юм? Энэ өдрийн бас нэг гоё утга нь өөрчлөлт тахгүй юу? Яг өөрчлөлтийг та өөрөө хийх ёстой. Яг үнэ. Энэ бол өөрчлөлтийн одоо хоёр үнцээр байдаг. Нэг бол бурхан багш танд зориулсан чиглэлийг өгдөг айд. Эсвэл та өөрөө өөрчлөлт. Айнуудаа бол танд одоо юу хийх гэдэг вэ? Сэрүүн зүудлэх өөрчлөлт өгөх гэдэг. Харин та тэр сэрүүн зүудлсэн өөрчлөлтийн буюу яг хоосон зүйлсийг өөрөө бодтой болгоод айтайхан болгоод те дажгүй явахгүй яг үндэ буруу дээ шүү. Амьдралын үнээс тэнхтүүлэх магадлал бас те овоо байгаа шүү. Тэгэхээр юу ягаарай? Өөрчлөлтийг өөрөөсөө гэтээ өөрчлөлтийг хяналттай өөрөөсөө гэж явж шүү. Заа юу. За харин одоо юу юм? Таны амьдралд одоо энэ сар юу байна уу те? Аз их байна уу? Эсвэл сайхан боломж байна уу? Эсвэл аюул байна харъя. 700-аас ихнийх нь болж шүү. Ерөнхийдөө бол 7 аяга. За 2-удаа 7 аяга гарч ирдэг чинь одоо ямар сонирхолтой юм бэ? Чи одоо энэ бас юу штэ? Юу ямар байна? Яг хүнийгтэй танилцахдаа, хүнтэй харьцахдаа ер нь ямар нэг хийхдээ юу яаж байгаарай? Үйлдэлийн аягүй сайн харж байгаарай. Ялангуяа тийм таалагдсан хүн чинь яг тэр хэлсэн үгэндээ те амлалтандаа хүрж ийн үгүй юу аягүй сайн бодож байгаа. Тэгэхгүй бол яг үндэ энэ хөдрийг сонгосон хүнтэй аягүй их тийм балаа байна. Нэг нөгөө ярихад бол одоо аягүй гоё санагдлаа гэдэг аягүй их тийм юм болдог. Гэтэл яг үндэ хүний бүрэн таниагүй шүү гэх юм уу? Эсвэл тухайн хүнийг аягүй тийм өндөрөөр үнэлдэг ч юм уу те. Тэрнээсээ болоо дараа нь одоо станууд тийм тэр хүндээ тийм тэнхтүүлээд одоо жуудаа хэрэгжүүлэх гэдэг шиг юм бол болчих гээд юм байна. Тэгэхээр яг уу анхааруулга талруулал юм болох гэдэг шүү. Ер нь жоохон алдах эрсдлүүд бол байгаа. Гэхдээ нөгөө талаасаа энэ бол бас өөр чинь бол нөгөө талаас бол боломж. Яагаад гэвэл ингэж байж та яг амьдралын хүнийг таньсан бас зөв үйл хийх гэдэг юм. Тэгэхгүй бол та дандаа нэг юм хөнгөн хумгай юмд хандах гэдэг шүү гэдэг бол хөзөр гарч байгаа юм аа. За хоёр дахь нь юуны өдөр юу гэдэг вэ? Сарны өдөр. Одоо ажил дээр чи одоо энэ сарны өдөр гарч ирж байна. За яг нэг үгээр энэ сар санхүүтэл дээр нэг тийм амар алж хидах нь бас юу л бол заяа. Бас унах магадлал бас байгааг бол байгаа. Гэхдээ дайжгүй нэг тийм амар багталж байгаа. Яагаад гэвэл сар хоёр дахь нэг ихнийх нь ерөнхийдөө зүүн совингоо дагаж юм хийн шүү заяа. Тэгж үуч та юу вэ? Илүү дайжгүй юм болно. Гэхдээ илүү тийм зүүн совингоо оюун ухаанаатай мэдрэмж айлуулах баг оруулаа. Тэгэхгүй бол та мэдрэмжэд авчвал тэний өгүүлэлт хийн шүү. Нөгөө талаас бас яг бодсон, сансан, хүссэн зүйл чинь тийм хурдан болоо таныг баярлуулж аргах нь юу л бол нэг айхтар юмд тийм хойрын хугацаанд хурдан болоод тусдас гэж яах нь юу л заа юу. Гэхдээ ингэдэг. Сар хөзөр явсаар байгаа нар өсөр болдгийг. Магадгүй энэ юу яах шүү. Энэ сарын 20 гаргаад ч эсвэл дараа сарын ихээр аюу айтайхан үйлдэлүүд болоод явуулчих байх. Тэр хүртэл бол та ер нь нэмэхэд амар тийм яруу юмд явахаар бол тийм ихлэд одоо эрсдлийг харж үзээд аль талаас нь бодж үзээд аюу тийм хашир байж явах хэрэгтэй. Бас нэг зүйл. Танд жоохон санхүү тал дээр бас хүмүүсийн хэл амж гэдэг юм уу? Эсвэл жоохон тийм орлогод ер нь жоохон нээж хэлчихвэл бас сайн л юм байна. Амар алж хийсэн юмгүй хэрнээ бас зөрөөд амар тийм драматай амьдрал руу орчих гэдэг магадлал байна шүү. Тэгвэл танд хэлж байна. За харин одоо зөрөөд хувийн харьцаа тал дээр юу яасан? Чөтгөрөд үзэр орсон. Чөтгөр чи юу шүү дээ. Нэгт хэл лам, хараа хэл лам яадаг гэдэг боо минер. Нөгөө тал нь юу л хүн өөрөөрөө алдааг давтах танигдах магадлал өндөр байгаа шүү гэдэг үзэр байхгүй юу? Дөрөвчтэй ярьсан юм бол барил дахин давтах магадлал байна. Нэмэд ингэж байна. Танд угаасаа нэг юм балай сул талны юм байгаад байна заяа. Битгий өөрийгөө нэг тийм шийдэхэд байгаа шүү дээ. Тэнийг үйлдэлд ороод бай. Таны амьдрал яг үнэндээ хосын харьцаа, хувийн харьцаа дээр анхаарах хэрэгтэй зөндөө байна. Гэтэл та тэрийгээ тийм зүгээрээ гайгүйгээ яваад байна. Тэгэд хүн дажгүй тийм юм хэлэхээр та үгүйгээд байна.
Харин энэ нь бол байж болохгүй. Харин бүр би хичээх хэрэгтэй. Би энэсээ бол одоо буруу зүйлс болох хэрэгтэй. Эсвэл би зүг зүгээр орох хэрэгтэй мэй явах хэрэгтэй байгаад байна. Тэгэхгүй бол та яг үүндээ толгойлог, яг үүндээ зүүж алга. Юу гэсэн үг гэхээр та нэг үл толгоогоор шийдэж байгаа өөрийн гэсэн тийм үс бодолч алга, тэр үс бодол руу орох гэсэн юм чалганы гэсэн. Хүнийг л харах материал болохгүй шүү заяа. За, ерөнхийд дүнхэд бол энэ сар хүний ад зөндөө байх бөгөөд бас тэрвээр орж ирэх тийм сайн сөхөөлөд бол чсэн болно. Гэхдээ хүнийг маш сайн танихгүй бол та бас буруугаар дүүрэх магадлал байгаа шүү. Ажил карьер тал дээр бол жоохон бас сэрүүн зүтлэх магадлалууд бол байгаа. Эмийг аливаа эмийг те өндөр хэд байгаас өндөр үнэлэх магадлал байгаа. Гэхдээ одоо юу гэдгийг бас дажгүй зүүн сувгаа харж ягаад одоо зүүн сувгаа сайн харж байгаа хатайхан үйлдэл бол болох магадлал байна. Хосын харьцал тал дээр бол аз ирэх гэсэн өнгөрсөн байсан алга татах магадлал байгаа гэж бодож үзээрэй. За юу. За юу яана? Одоо сахиусан тэнгэртэн юу зүйлсэн байна? Харцгаая. За юу шүү тэхөө? Тав тухгүй байдал одоо найз болоод байвал одоо болохгүй шүү гэж нэгсэндээ одоо таны эдгэрлүүд юу анигсэндээ одоо нэг жоохон тийм заавал тийм загинд зүдүүлж те одоо тийм балай байдлаар та жоохон ухаарах гэдэг юм шиг үстэй. Тийм байдаг та тийм өөрийгөө найсах юм уу те. Тийм байдлаар та тийм дасгалууд болохгүй. Та зөөлөн хэлж ирсэн ухаарч явах хэрэгтэй юм аа. Заавал нэг ууж залж юм эсвэл тийм аяа тушилж ирдэг тийм баярлдаг тийм эсвэл байж болохгүй шүү гэдгийг бол энд хэлж байна. За зөрөөд таны энэ сарын энэр ямар хөө харцгаая. За 3 сава. Яг вэ бас замчин бол яг үндэ зөв замаар явж байгаа юм байна. Нэг тийм амар пагтлах юм байхгүй. Гэхдээ хүний амьдрал хувь төлөнгөөсөөч тэр ажилласаач тэр байнгын тийм бас тогтвол сууршилтай гоё байна гэж бол байхгүй. Тэр төлөлийн юм аюулсан анхаарч бүх юм ерөнхий утгаараа бол те зөв утгаараа бол явж байгаа юм аа. Харин нэг юм аюулсан анхаараарай. Битгий өөрөө дээрээ тийм би буруу чинь би анаа гэж л одоо энийг харамсараа заа бүх юм зүг байх шүү. За ингээд одоо 3 дахь хөзөр манд дуслаа. Хөзөр дэлгэцэн таалагдсан бол одоо лайк дараарай, шеэр хийрээ, сабскрайб дараарай. Мөн дэний шил маш их болох болно. Амун гүлэний утган дээр би хүсний хурцтай байна. Юу нэг төвчөнд төвчээрөө тэржлээ сайхан манифест хэлбэлүүд ерөөлөх болно. Тэгээ та бүхэнд хамгийн сацсан хүсэл өрөө. Та бүхэн ингээ байнга стресстэй төгөлт хэцүү байгаа бол та бүхэн энерги зүйлдэг Oracle давсыг одоо санал болгож байна. Ердөө 10 сарын давслаас нь 10 сарын нэмсрийн хадгалаад аюул самбалт юм ашигцаа юу. Хамгийн сүүлийн юм хэлээ. Амьдралд хүн өөртөө өвгөж хийсний төлөө алдсан юм бол яг үүндээ баг байдаг шүү. Өөрийгөө хамгаалсан төлөө. Тэрээс ухаараа заа юу. За одоо ингээд дараач үзэгдэл дээр уулзъя. Сайхан өсөе.